та бүхний амгалан айлтгая. За үүний өмнөх анхныхаа хичээлээр бид оюун түлхүүр гэдэг Эрдэнэ Монголын сургаалын зохиолоос эхний 15 мөрийг уншиж, тайлбарлаж ярилцсан. За гэрийн даалгаварт бол тэр оюун түлхүүрийнхаа уншсан хэсгээс түүнд орсон 30 үйл үгийг үйлдэлнэрийн өнгөрсөн цагийн сансан юм уу Монгол бичгийн агсан эгсэн дагаврыг залгаж хувилгаж ирэх юм даалгавар өгсөн. За тэгээ хийсэн гэрийнхаа даалгаврыг хариутай нь тулгаж харж яв. За хамт уншаад явъя. Итгэх гэдэг үйл үгийн үндэс байгаа. Итгэсэн. Итгэгсэн. Зохиосон. Зохиосон. Сануулсан. Санаагуулсан. За энд яагаад элийн дараа гэдс байгаа вэ гэдгийг бол санаж байгаа баха. Энэ элийн дараа яагаад гэдс байгаа вэ гэж. Сануул гэдэг үйл үгийн үндсэн дээр бусдаар үлдвэл кивийн гуул залгаад сануул гэдэг үйл үг үүссэн. Сануул гэдэг үйл үгийн үндэс бол ил гийгүүлэгчээр төгссөн. За гийгүүлчээр төгссөн үйл үгийн үндсэн давхар гийгүүлэгчээр эхэлсэн дагаврыг залгавал завсар нь гидс жиргэлж бичдэг. Холбох их шиг шаарддаг. Тэр дүрмийн дагуу энд гидс нэмж бичсэн. Тэгээд сануулсан гэдгийг ингэж бичнэ. За хураасан. Хураах гэдэг үйл үгийг бол мэдж байгаа. Хураасан. Өгсөн. Гүгсэн. Өвөн. Гэвэн. Энд гүү гэдэг бүтэн үе байна. Ахад гэвэн тэгээ сэн гэсэн үе байна. За энд бол өг гэдэг үйл үгийг хувилах бол онцгой дүрмтэй. Тэрийг санаж байгаа бах. Энэ гүү гэдэг үеийг бол яагаад жиргэлж байгаа вэ гэдгийг бол өмнөх хичээлүүдээр бол нэлээд тодорхой ярьж байсан санаж байгаа бах. Өөрөөр хэлбэл Монгол бичгийн хэлэнд г гийгүүлчээр төгссөн үйл үгийн үндэс бол ганцхан өг гэдэг үйл үг байдаг. Түүнийг хувилахдаа холбох шиг дүрм ёсоор бол энд шууд энэ г-ийн дараа нь гидс нэмээд бичих болно. Тэгж бичвэл өгсөн гэдэг үгтэй адилхан болчих учраас түүнээс зайлсхийж дүрсээр ялгаж энд г-ийн дараа гидс биш гүү гэсэн бүтэн үе жиргэл бичдэг. Энэ дүрмийг бол та бүхэн санаж байгаа бах. Тийм учраас өгсөн гэдэг үгийг ингэж бичнэ. Өгсөн гэж. Өгсөн. За осолдсон. Осолдсон. Явбугсан. Үйл үгийн үндэс нь яв гэдэг үйл үгийн үндсийг явбуг гэж бичнэ. Тэгээд түүн дээр ихсгэр төгсөн үйл үгийн үндэс учраас шууд чанга юм уу эрэг учраас эрүүгийн гээтэй агсан гэдэг дагаврыг залгаад явбугсан. Өргсөн гэдгийг эргүгсэн гэж бичнэ. Өрг гэдгийг бол монгол бичгээр эргүү гэж бичнэ. Өргөх гэдгийг эргүүхүү гэж бичдгийг бол санаж байгаа баха. Эргүгсэн, өргсөн. Ихэдсэн. Их гэдгийг хэ гэж бичнэ. Тэгээд дүгсэн. Их дүгсэн. За энд бол бас дөрөв ихтэх гэдэг үйл үгээ гэрийн даалгавраа бичихтаа энд бол зөвхөн дэвсгэр дэ бичиж авсан. Одоо яагаад энэ маань дүү болчих вэ гэдгийг бол нөгөө холбох гişгийнхаа дүрмтэй холбож санаарай. Энэ ихтэх гэдэг үйл үгийн үндэс энд бол дэ дэвсгэр байсан. Тэгээд их шиг ахгуулдаг дагавар залхтай зэрэг тэгээд дэвсгэр дэ бол дүү гэсэн үе болж хувирахтаа их шигийн өмнө ордог дэ бичнэ. Өөрөөр хэлбэл дэвсгэр дэгээс солиод их шигийн өмнө ордог ийм дэ бичнэ. Тэгээд их дүгсэн гэж бичнэ. Бид бол үйлдэлсэн гэдэг үгийг өмнөх хичээлүүдээр жишээ болгон ярилцж байсан санаж байгаа бах. За асарсан. За энэ бол яг уу ихчгээр төгссөн үйл үгийн үндэс байгаа. Тэгэл түүн дээр шууд агсан дагавраа залгаад асрагсан. Жаргасан. Жирга эрүүгингээ тэгээсэн. Жаргагсан. Үйл үгийн үндэс нь бол гийгүүлчээр төгссөн үйл үгийн үндэс байна. Түүн дээр шууд залгачиж байгаа. Жаргасан. Асарсан, жаргасан. Хичээсэн.
Кичие тэгээд гэвэн кичиэгсэн. Үүлгийн үндс нь бол гийгүүлэгчээр төгссөн кичээ гэдэг үүлэг байна. Тэгээд түүн дээр x-нэ шууд болгосон. Шүүсэн. Шүүх гэдгийг ши гүү хүү гэж бичдэг. Тэгээд үүнээс дээш үүлэг шүү гэдэг үүлгийн үндс шигүү байна. Түүн дээр x-н залгаад шигүүгсэн, шүүсэн, тунгаасан гэсэн утгаар хэрэгжилж байна. Ятгсан. Ятгах гэдгийг ингээд ит ха итхагсан. Итхагсан. Ятгах гэдэг үлгийг ит ха хуу гэж бичдгийг бол санд байгаа. Ятгсан. Орхисон. Орхи гэ орхигсан. Орхигсан. Орхисон. За бас ялгаагүй орх гэдэг бол гişгээр төгссөн үүлэг үндс учраас энд бол хоёр дахь дүрэн байхгүй. За бэхэлсэн. Бэхилэгсэн. Бэхлэх гэдэг үүлгийн үндс нь бол монгол үгт хоёр янзын бэх байгаа шүү дээ. Бэхэ гэж бичвэл бэх будгийн бэх. Бэхи гэж бичвэл бэх батын бэх. Бэхлэх гэдэг үүлгийн үндс бол тэр бэх батын бэхээс гарах учраас үүсэх учраас бихи гэж бичиж байгаа юм. Тэгээд бихилэгсэн. Бэхэлсэн, баталсан, бөхөлсөн гэсэн санаагаар хэлж байна. За суусан. Сагуугсан. Үүлгийн үндс нь сагуу. Суух гэвэл сагуу хуу гэж бичдгийг санаж байгаа. Сагуугсан. Суусан. Шинжилсэн. Шинжилсэн. За шинжил гэдэг үүлгийн үндс нь бол энэ гişгээр төгссөн учраас шууд л x-нэ залгаж байна. Тэгээ шинжилсэн. Найрагсан. Ялгаагүй найра агаар төгссөн үүлгийн үндс тэгээд акснаа залгаад найрагсан. Зохилдсон. Зохилдugсан. Зохилдсон. Мөн ялгаагүй гівэлчээр төгссөн үүлгийн үндс байна. Абугсан. За абугсан гэдгийг бол харин анхаарах хэрэгтэй. Ав гэдэг бол Б гийгүүлчээр төгссөн үүлгийн үндэс. Түүн дээр агсан дагварыг залгахад бол гийгүүлчээр төгссөн үүлгийн үндсэн дээр давхар гийгүүлчээр эхэлсэн дагвар залгаж байгаа учраас дунд нь гидсээ нэмээд абугсан гэж бичиж байгаа. Гээсэн. За гээх гэдэг үгийг бол давхар гээтэй бичдэг. Хэрв ганц гээтэй бичих бол одоо гих гэдэг үгтэй адилхан болчих учраас гээх гэдгийг гэгэхүү гэж бичдэг. Гэгэхүү. За энд бас анхаараад хараад авал да. Ингэж бичвэл гих болчихно. Хоёр гээтэй бичвэл гээх болно. Энэ өмнөх нь бол гих. Энэ нь бол гээх, хаях, гээх гэсэн үг шүү дээ. Гих, гээх. За энэ гээх гэдэг гээх орхих гэдэг үүлгийн үндсэн дээр эксэн гэдэг үйлдэл нэрийн өнгөрсөн цагийн нөхцөлийг залгалаа. Тэгээд гэгээгсэн, гээсэн, орхисон, хайсан гэсэн утгатай. Мэдээ гэж дээн ардаа гişгтэй мэдгсэн. Тэгэхээр зэрэг энэ чинь мэд гэдэг бол шинэ үсгээр бид бичихтэй бол энэ дэгийг нэгшгүй бичихдэг шүү дээ. Нэгшгүй бичсэн мөртлөө ард нь тэр мэд гэдэг үгийн ард дагвар залгатай зэрэг жишээлбэл мэдэгч гэж бичихтэй бол дэгийн ард нь их шиг нэмээд гаргаад бичдэг. Тэр чинь л бол тэр дэгийн ард хэлэгч байгаа их шигийг ил гаргаад бичээд гэрэл үсгийн дүрмд бол нэг гээгээд нэг ил гаргаж бичдгийн шинж. Монгол үчигт бол тэр үгийн мэд гэдэг үгийн үндсэнд байгаа энэ ээг бол хизээш орхиж гээхгүй. Тэр л үгийн үндсэнд ямар л их шиг байна тэр бол хизээш хадгалагдах ёстой. Өөрөөр хэлэх юм бол бид бас олонтаа ярьж байсан монгол бичгийн зөв бичих дүрм бол үгзүүн зарчимдаар тулгуурласан дүрмтэй. Өөрөөр хэлэх юм бол үгийнхаа бүтцийг эвддэггүй. Монгол хэлний уул үгийн монгол бичгийн хэлэнд уул үгийн язгуур нь ямар хэлбэртэй байсан юм? Түүний араас энэ угсарч байгаа дагвар нөхцөл ямар хэлбэртэй юм? Тэр хэлбэрийг одоогийн ярьж байгаа аялгаас хамаарч олон хувилбартай болгож эвддэггүй. Тэр язгуур үндэс түүн дээр залгаж байгаа дагвар нөхцөл бол
тогтвортой байдэ гэдгийг бол ер нь цаг ямагт санаж байх хэрэгтэй. Өөрөөр тийм учраас ер нь монгол бичгээр зөв бичиж сурна гэдэг бол үгийнхаа бүтцийг санаж бичих хэрэгтэй. Энэ чинь ямар язгуур, ямар үндсэн дээр ямар дагавар нөхцөл залгаж байгаа вэ гэдгийг бодож бичгээс биш хэлж байгаа аялгаа дагуулж бичиж болохгүй гэдгийг бол байнга санаж явах хэрэгтэй юм аа. За асуусан гэдэг үг байна. Асагугсан. Асуусан. Асгугсан. За энэ самбарт бичсэн гэрийн даалгаврын үгнүүдээс сануул, өг, ихэд, ав гэсэн дөрвөн үйл үг бол гүйгүүлчээр төгссөн үлийг үндэс байна. Тийм учраас түүн дээр бол тэр агсан ихсэн дагаврыг залхад холбох хишиг нэмж иргэлээ. Түүнийг өмнө нь зурж тэмдэглээ. Бусад бүх үйл үг нь бол энд ихшгээр төгссөн үйл үгийн үндэс байсан учраас шууд залгалаа. За энэ самбартаар бичснийг нэг тулгаад хараад ав да. За цааш нь гэрийнхаа даалгавраа үргэлжлүүлээд ярилцъя. За нэгдсэн гэдгийг нэгэ дүгсэн гэж бичнэ. Энд ардан зураа тэмдэглэчихлаа. Яагаад ардан тэмдэглэв гэвэл энэ нэгд гэдэг үйл үгийн үндэс нь бол дэвсгэр дээгэр төгссөн. Их шиг ахуулдаг дагавар залгаад энд нь гэдэс нэмээд дэвсгэр дээгийн ийм хэвтэй дээ болгосон. Энийг л анхаарч ав гэж ардан тэмдэглэлээ. За баригсан, игүүтгсэн, егүүт, игүүтэх гэдэг үйл үг үндэс байна. Тэгээ бусдаар үзвэл кивин гэ байна. Игүүтг, игүүтгсэн. Игүүтгсэн гэдэг бол көнөөсөн, сүйтгэсэн гэсэн утгатай үйл үг шүү дээ. Түрүүн утгыг бол бид ярьж байсан. Хуучин ном зохиол бол олонтой тааралдана. Шимдагсан, шамдсан гэдгийг шимдагсан гэж үчин шамдсан. Сургагсан, 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 сургасан. Тижигэгсэн. За тэгээд энд байгаа үйл үгнүүд нэгдсэн, барьсан, игүүтгсэн, шамдсан, сургасан, тижээсэн гэсэн ийм хэдэн үйл үг байна. За энэ бол гэрийн даалгаврын үргэлж өгсөн үйл үгийн сүүлч нь бол байна. За эндээс ингээд шууд өнөөдөр шинэ хичээл үргэлжлүүлье. Бид оюун түлхүүрийг үргэлжлэн хамт уншиж яваа. Түрүүчийнхаа 15 мөрийг бичсэнийг бол сайхан цэвэрхэн бичиж яваад бич авахарж барахгүй хэд дахиад одоо бичсэн байгаа болов гэж бодож байна. Тэр оюун түлхүүр сургаалын маань эхний 14 мөрд байгааг бичгээс гадна бас тэнд байгаа утга санааг нь ухаж тогтоож авсан баха гэдэгт найдаж байна. Ер нь бол хуучин манай Монгол уламжлалаар ном сурч байгаа хүн бол нэг номыг хуулж бичихтэй бол дутуу орхидгүй. Заавал бүрэн гүйцэд гүйцээдэг. Тэгэхээр зэрэг нэгэнт бид бол оюун түлхүүр гэдэг эртний Монголын ийм сургаалыг эхлэн үзэж байгаа болохтой зэрэг ишнээ суралцаж үзэж байгаа та бүхэн ч гэсэн нэг хичээлийн бичээд дараа нөгөөхөө залгасан хэсгийг орхиод ингэж дутуу зэмдэглэж орхивол ном сурч байгаа таны номын үс ч гэсэн бас муу байх болно. Тийм учраас анханаас нь энэ оюун түлхүүр сургаалаа алдалгүй гүйцээж бүрэн нэг зохиол болгож бичиж явна баха гэдэгт итгэж байна. Тэгээсэж гэж одоо зөвлөж байна. За тэгээд би цааш нь уншия. Засаг цагаазыг номон ёсуугаар бариж олон амтныг жиргалан дор захияжу төрөл төрөксөд ен инк амар дор
хүргэгтэн. За орчин цагийн дуудлагаар нэг хамт уншчихъя. Засаг цаазыг номын ёсоор барьж олон амьтанг жаргаланд зохиож төрөл төрөсөдөө инк амарт хүргэгтэн гэсэн ийм өгүүлбэр байна. За тэгэхээр энд бол гарч байгаа засаг цаазыг номын ёсоор барих гэж. За ер нь бол хуучин монгол хэлэнд бол засаг гэдэг чинь бол хууль цааз гэсэн утгаар хэрэглэгддэг. За ер нь үгийн үндэс нь бол засах гэдэг үйл үг байна. Засаг. За цааз гэдэг үг бол монгол хуучин тайлбар толинд бол эрх биш даган мордох хууль дүрм гэж тайлбарласан байдаг. Тэгээд засаг цааз гэдэг бол хамтдаа бол дагаж мордуулах хууль дүрм гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг цааз гэдэг үгийг бол одоо сүүлийн үед бас зөвхөн ял шийтгэл мэт утгаар нь бас ойлгох гээд байдаг. Энэ бол дагаж мөрдөх хууль дүрм гэсэн утгаараа хэрэглэгдэх ёстой юм. Тэгэхээр за тэр засаг цаазыг номын ёсоор барих гэдэг бол номын ёс гэдэг бол зөвхөн уг мөн чанараар нь гэсэн утгаас гадна бол энэ ном гэдэг үг бол энд хэрэглэгдэж байгаа ном гэдэг бол тэр бурхны энэрэнгүй ёс номыг бас агуулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ засаг цаазыг бол үнэн ёсод ойртуулж тэр энэр хайрлах ёсонд бас нийцүүлж барих гэсэн утгаар хэлж байна. Тэгээд энэ их нь оюун дэлгүүр сэтгүүлийн сургаалын энэ эхний хэсэг чинь бол зөвхөн төрийг барьж байгаа хүнд хандуулсан ийм аянцтай байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бол засаг цаазыг номын ёсоор барьж гэдэг бол энэ хаан хүний тухайд хэлж байна. За олон амьтныг жаргаланд зохиож гэж. Тэгэхээр жаргаландаар зохиож гэдэг энэ холбоо үг бол ортон цагийн монгол хэлэнд бас алга. Энэ бол жаргуулах, жаргаах гэсэн утгаар. Жаргаланд зохиох гэвэл олон амьтныг жаргаах гэсэн утгаар л хэлж байгаа. Жаргаланд зохиох гэдэг бол жаргаах гэсэн утгаар хэлж байгаа. Төрөл төрөсдөө инк амардаар хүргэгтэн гэж. Тэгэхээр зэрэг энд бол төрөл төрөсдөө инк амарт хүргэгтэн гэдэг зөвхөн өнгөн утгаар нь төрөл төрөсдөглөө зэрэг хаан хүн бол өөрийнхөө хамаатан төрлийг амар амгаланд хүрэг гэсэн утгатай юм байна гэж ойлгож болохгүй. Энэ бол ямар утгаар хэлж байгаа вэ гэхлээр зэрэг нөгөө их болсон 6 зүйлийн хамаг амьтан гэж өөрөөс чинь бусад өөр бусад гэдэг өөрөөс чинь бусад бүх хүн бол чиний төрөл төрөсөд шүү. Тэгэхээр тэднэрийг л бүгдийг инк амарт хүрэх гэсэн санаагаар хэлж байгаа юм. Түүнээс бол зөвхөн энэ бол тэр өөрний чинь өөрийнхөө хамаатан садан гэсэн утгаар биш. Төрөл төрөсдөн инк амарт хүрэгтэн гэж ерөөсөө бусад бүхэл их чиний их болж явсан тэр олон амьтны бүгдийг инк амарт хүргээ гэсэн ийм санаагаар хэлж байгаа. За эхний хэсгийн өгүүлбэрийн тухайд бол ийм тайлбар хэлж болохоор байна. За үзтэл үзэтэлээ үнэн ер явгчдыг үргэлж эргүүжүү көгжигээг түн гэж. За дахиад нэг уншия. Үзтэл үннээр явгчдыг үргэлж өргөж көгжөөхтөн гэж. За тэгэхээр зэрэг төр барьж байгаа хүний тухайд би эхний сургаалын эхний хэсэг нь бол төр барьж байгаа хүний тухайд зориулсан аястай байгаа гэдгийг бас сая бид ярьж байсан. Тэгэхээр үзтэл үннээр явгчдыг үргэлж өргөж көгжөөхтөн гэдэг бол тэр хаан төр явдал үйлдэн үнэнгүй үннээрээ явж байгаа хүнийг бол үргэлж дэмжиж тусалж байх хэрэгтэй гэсэн энэ санааг хэлсэн байна. За энэ самбарт бичсэн гэрийн даалгаврын сүүлчийн гэдэг өгүүлбэр шинэ хичээлийн эхний 2 өгүүлбэрийг нэг удаа тулгаад хараад ав та.
За, цааш нь үргэлжлүүлээд явъя. Үнэхээр гэмт хүмнийг гисгэ хатан көбгүүн албат нарыг адил сурга. За, үнэхээр гэмт хүнийг гисгэ хатан көбгүүн албат нарыг адил сурга гэсэн хоёр өгүүлбэр байна. За, түрүүчийн уншсан өгүүлбэрийн төгсгөлд бол үнэхээр үннээр явж байгаа хүнийг бол өргөж хөгжөөгтөн гэж байсан. Түүний эсрэг бол үнэхээр гэмт хүнийг бол гисгэ гэж. Үнэхээр гэмт дутагдaltaй хүнийг бол зөх хэмжээгээр дутагдлыг бол цээрлүүлэх хэрэгтэй. Гисгэ гэдэг маань тэнд бол гим зэмийг хэрэглэж болно гэж хэрэгэл гэсэн утгаар хэлж байна. За, хатан хөвгүн албат нарыг адил сурга гэдэг бол ерөөсөө өөрийнхөө албат иргэдийг бол энэ миний эхнэр юм, энэ миний хүү юм гэж тэр бол зөвхөн жирийн албат хүү юм гэж ялгахгүй. Тэд нарыг бол адилхан сургаж хэлэх ёстой гэж хэлсэн байна. За, цааш нь хэдэн жилүүн хэргийг нэгэн эдрүүн хэрэг мэтүү кичиен бүтүүгээжүү ябубас төрүн бамбай дайсны баг хаалтан дотор хоёг адил. За, энд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт кичэм бүтээж явбас төрийн бамбай дайсны баг хоёг адилаа гэж хэлсэн байна. Тэгэхээр хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт кичэм бүтээж явна гэдэг бол их алс ирээдүйг харж яв гэсэн үг. Хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт кичэм бүтээн гэдэг бол их зүйлийг богинохон хугацаанд дамжуулах алс гэдгийг бол урдаас нь нэгт харах гэсэн ийм санаагаар хэлж байна. Ингэж явах юм бол тэр явдал үйлс маань төрийн бамбай. Төрд бол бамбай хамгаалт шиг. Дайсанд бол баг хоёг. Дайсны урдаас бол багтай хоёгтай юм шиг адилхан тийм хамгаалт болно гэсэн санаагаар хэлсэн байна. За, цааш нь энд ёр гэдгийг бол ерүү гэж бичдэг. Ёр биеийн амрыг үл харан бусдун үүлнээс за уйдын явбас гэж цаашаа дараагийн самбарт өргөлүүлээд уншия. За, зөвхөн энэ хэсгээ уншчихъя. Ёр биеийн амрыг үл харан бусдын үүлнээс үл уйдын гэж үүлгээ зогсчихлаа. Ёр биеийн амрыг үл харах гэж өөрийнхөө биеийн амрыг харахгүй бусдын үүлнээс үл уйдах гэдэг маань бусад хүмүүсийн үйл хэрэгт туслах тэр сэтгэлэн бол орхихгүй байх гэсэн санааг хэлсэн байна. За, энийг бол сая унших явцад одоо бараг хамт бичээд авч чаддаг болсон байх гэж бодож байна. Тийм учраас саяхаа бичсэн хэсгийг үргэлжлүүлээд энийг бол бичээд аваарай. Тэгэхэд энд бас нэг зүйлийг ичнээ сурвалжих та бүхэн сануулъя. Энэ бол уул нь цагаан мөрөөр дөрөв мөрөөр ч юм уу толгой холбосон ийм шүлэг байгаа шүү дээ. Энд бол яруу найргийн зохиол байгаа. Гэвч самбарынхаа боломжийг ашиглаад бид бол тэр толгой холбосон байдлаар нь биш үргэлжлүүлээд биччихсэн. Та бүхэн дэвтэртээ хууж авсныгаа бол дахин тэр утгаар нь яг шүлэгний байдалд болгож бичиж дараг болно чадах байх гэж найдаж байна. За, ингээд эхнээс нэг хараад авдаа энэ самбарт бичснээгаа.
Сая бид дөрөвчийн самбарт нэг өгүүлбэрийн дундуур нь тасалчихсан. Тэр маань ер биеийн амрыг үл харан бусдын үүлнээс үлгээд үл уйдын явбас дээдсийн дэгэдсүн явдалдор ойр гих гэж. Тэгэхээр дээдсийн явдал гэдэг бол энэ дээдсийн явдал гэдэг бол ариун сэтгэлтний үнэн зөв явдалтны бод сэтгэлтний явдал гэсэн утгатай. Дээдс гэдэг бол энэ дээдсийн явдал гэдэг бол зөвхөн зэрэг тушаал ярьж байгаа биш. Тэр ариун сэтгэл эрдэн номтой дээдс гэсэн үг. Тэгэхээр зэрэг өөрийн биеийн амрыг үл харж бусдын үүлнээс үл уйдэн гэж. Бусдын тусаас тус хүрэхээс уйдахгүй явж чадах юм бол энэ дээдсийн явдал ойр очно гэсэн ийм санаа байна. За энд нэлээд урт өгүүлбэр байна. Асархын урд аюулгах. Аюулгах гэдэг бол айлгах гэсэн үг. Яагаад энд аюу байгаа вэ гэдгийг бол өмнөх хичээлүүдээр бас ярьж байсан. Үдсэн хүн бол санаж байж магадгүй. Айх гэдгийг бол монгол үгээр аюухуу гэж бичдэг. Яагаад аюу байгаа гэвэл аюул гэдэг үгтэй айх аюул хоёр бол нэг язгууртай. Хоёулаа аюу язгууртай учраас аюу гэж байх ёстой. Аюулгах, айлгах. Албат лугавэн ата тэмцэх. Аха дэгүү люгэвэн кэргүүл үүсгэх, нэгүүсгэх. Деми холын күмэнтэй ханилан эвдрэх. За тэгэхээр бусдын үүлнээс үл уйдэн явбас дэгэдсийн явдалд ойр гэх. За энийг бол тайлбарласан бид. Асархын урд айлгах гэж. Асархын урд айлгах. За хүнд тусалж асархын өмнө бас түүнийг айлгаж, хяхаж хавчих энэ муу шинжийг хэлж байна. Албат лугавэн ата тэмцэх гэж. За тэгэхээр төр засгийг ч юм уу тухайн эзэн хүн маань албаттайгаа ата тэмцэх гэдэг бол ата гэдэг бол Нисванисын 5:21. За хуучин буддийн гүн ухааны ёсоор бол хүнийг сайн үлийг бүтээж сайхан үлстэй хүн болоход шүдэрлэн барьж хүлж байдаг бол Нисванисын 5:20 гэдэг зүйл байдаг. Энэ Нисванисын 5:20 гэдэг нь бол шунол, уур, мунхог энд бичсэн байгаа энэ ата тэгээд омог энэ тавыг бол Нисванисын 5:20 гэнэ. Тэгэхээр зэрэг хүн бол энэ 5:20-ыг л төвчж өөрөөр хэлэх юм бол сэтгэлэн номготгож сэтгэлийн төвчээр эдэлж энэ тавыг л арилгаж чадах юм бол хүн бол одоо сайн үйлс бүтээхэд бол хүний сэтгэл ариусах юм а гэдэг ингэж үздэг. Тэгэхээр зэрэг тэр ата тэмцэх гэдэг бол тэр Нисванисын энэ 5:21-ийг хийхийг хэлж байна. Ах эгүү люгэвэн хэрүүл үүсгэх. За ах дүүтэйгээ хэрүүл өдөж хэрүүл гаргах. Деми холын күмэнтэй ханилан эвдрэх гэж. Зүгээр ер нь бол холын ямар нэгэн явдлын хүнтэй их хурдхан найзалж нөхөрлж хаад тэгээд мөн удлалгүй эвдрэх. Энэ бол бат сэтгэлгүй бат явдалгүй ийм хүний явдал. Өөрөөр хэлэх юм бол түргэн нөхөрлөд түргэн салдаг бол олон зантай хүний шинж. Тэрийг л хэлж байна. За эвдрэх гэлээ. Дэргэдэх хүмүүнийг дэнсэлгэн зовоох. Дэргэдэх хүнийг дэнсэлгэн зовоох. Төрөгсөд yen үлүү амруулах. Дэргэдэх хүмнийг дэнсэлгэн зовоох гэж.
За өөрийн ижил хань ч юм уу хамт байдаг тэр хүнийг бол байнга сэтгэлийн дарамтанд учруулж зовоож байхыг дэргэд хүнэн дэнслэг нь зовоох гэж хэлж байна. Төрөл төрөсдөн үл амруулах. Өөрийн ах トゥ садандаа бол үргэлж муу сонсгодож сэтгэлийн зовоож байх яг хэлж байна. За цааш нь төр цаазаас үл айх гэж. Төр цаазаас үл айх. За тэгэхээр төр цааз гэдэг бол энд тогтсон хууль дүрм, засаг төрийн хууль ёс гэсэн утгаар хэрэгжилж байна. Ер нь энэ төр гэдэг үг бол эртний Алтай язгуурын хэл, эртний Түрк хэлэнд ч л байдаг. Энэ төр үг гэдэг үг бол энэ бол эртний бүр өвөг монгол хэлэнд бол ёс жаншил гэсэн утгатай. Ер нь төр гэдэг бол тэгээд чи манай ардын аман зохиолд бол ёс төр үлдэх гэж хурим найрын ёс төрч гэдэг юм уу хэрэгжилж байгаа нь тэр ёс жаншил гэсэн утга нь тэнд илэрч байгаа хэрэг. Төр гэдэг бол ер нь тогтсон ёс жаншил гэсэн утгатай байсан. Тэгээд төр цааз гэдэг маань тэр тогтсон ёс жаншил хууль дүрм гэсэн үг. Тэгэхээр энд бол төр цаазаас үл айх гэдэг бол тэр уламжилж ирсэн ёс төр, засаг төрийн цааз хууль цаазаас үл айх гэсэн санааг хэлж байна. Магу хүмнүү үгэн дор орох. Муу хүний үгэнд бол амархан орох, түүнд автах. Магу хүмнүү үгэнд орох гэж. Муу хүний үгэнд орох. Сайн хүмний үгийг үлүү итгэх. Үл итгэх. За эндээс тэгэхээр төр цаазаас үл айх, муу хүний үгэнд орох, сайн хүний үгийг үл итгэх гэж. Тэгэхээр зэрэг өөрт нь хор хийх гэж байгаа хүний үгийг хорлох муу хүний үгэнд бол ороод байдаг. Өөрт нь тустай сайн үгийг хэлж байхад тэр үгийг бол итгэхгүй байх гэсэн санааг хэллээ. Ширүүгүн үгээр дайсныг хураах. Хури яах вэ? Ширүүн үгээр дайсныг хураах гэж. За энэ ширүүн үгээр дайсныг хураах гэдгийг одоо юу гэж ойлгох вэ гэвэл ширүүн үгээр дайсныг хураах гэдэг энэ ширүүн үг гэдэг бол 10 хар нүглийн 1 бусдыг дайрт доромжлох гэсэн утгаар хэлж байгаа юм. Тэгэхээр зэрэг ширүүн үгээр дайсныг хураана гэдэг бол ямар нэгэн хүнд ширүүн үгээр дайрч доромжлох юм бол доромжлоод байвал түүний тоогоор чи нэг өөртөө дайсантай болно гэсэн үг. Тэгэхээр ширүүн үгээр дайсныг хураана гэдэг бол чи ширүүн догшин аашилж хүнийг дайрт доромжлоод байвал чамд л өштөн дайсан л улам хурж цуглаад байна гэсэн үг. Тийм учраас ширүүн үгээр дайсныг хураах гэж хэлж байгаа. Ширүүн үгээр дайсныг хураах. Хорт сэтгэлээр хамгийн хашруулах. Хорт сэтгэл бол хөнөөлт сэтгэл гэсэн үг. Хөнөөн хорлох сэтгэл. Сэтгэлээр хамгийн хашруулах. Олон түмнийг, олныг. За энэ хашруулах гэдэг маань хашраах гэдэг үгтэй ялгаагүй. Хашрах гэдэг үгэн дээр л бусдаар үлдвэл гэвийн гуул нөхцөлийг залгасан байгаа юм. Хамгийн хашруулах, хамгийн хашраах. Тэргүүтэн гэдэг маань зэргийг гэсэн утгатай. Энэ бичгийн хэлэнд бол дандаа зэрэг гэдэг утгаар бол тэргүүтэн гэж явдаг. Хашраах зэргийг гэсэн санаа. Хашруулах тэргүүтэн, тэвчиг дөхүй. За тэвчиг дөхүй гэдгийн энэ тэвч гэдэг энэ эг дөхүй гэдэг энэ нөхцөл бол эртний монгол бичгийн хэлэнд олонтой таарладаг нөхцөл байгаа юм. Энийг бол орчин цагийн монгол хэлний ихтун гэсэн нөхцлөөр бол сольж ойлгож болно. Урайлан чухалчилсан утгатай. Энийг бол тэвчиг түн гэсэн утгатай гэж ойлгож болох юм. За тэгэхээр зэрэг эхнээс нь бол одоо саяын энэ ямар зүйлийг тэвч гэж хэлвэ гэхлээр зэрэг энэ бол хүний одоо тэвчиж явах ёстой муу зүйлийг бол нэрлэлээ. Тэгэхээр зэрэг эхнээс нь бид харъя. Асархын урд айлгах нэгдүгээр албат луга вэн ата тэмцэх. Албаттайга атаагаар ата үүсгэж тэмцэх. Ах дүү лүгэвэн ах дүү тэгэ гэсэн үг. Ах дэгүү лүгэвэн гэж ах дүү тэгэ гэрүүл үүсгэх.
Деми холын хүмүнтэй ханлан эвдрэх. Дэрэгдэх хүнийг дэнсэлгэн зовоох. Төрөл төрөсөдөө үл амруулах. Үл амраах. Төр цаазаас үл айх. Муу хүмүүний үгэнд орох. Сайн хүний үгийг үл итгэх. Ширүүн үгээр дайсныг хураах. Хорт сэтгэлээр хамгийг хашруулах. Тэргүүтэнг тэвчигдэхгүй гэж байна. Тэгэхээр зэрэг энийг саяын хэлсэн энэ тэр таслаар салгаж байгаа хэсгээр нь бол нийт нь ухан санах юм бол үнэхээр хүний орхин төвчвэс зохистой тэр муу шинжүүдийг бол энд их цэгцтэй тодор бол хэлсэн байгаа. Та бүхэн бичснийгаа эргүүлээд бас сайн утгыг санаж уншаарай. За өнөөдөр оюун түлхүүрээсэн өнөөдрийн үзэх сургаалын хэсэг маань энэ хүртэл ингээд энд зогсъё. За гэрийн даалгаврыг бол энэ дөрвөн үгийг өгөх юм байгаа юм. За гэрийн даалгаврыг бичээд ав. Төрөг сэд. Өнөөдрийн бичсэн энэ текст бичвэрийн дотор байгаа дөрвөн үг. Төрөг сэд, амруулах, хөгжөөхтөн, хашруулах. Төрөг сэд, амруулах, хөгжөөхтөн, хашруулах. За энэ дөрвөн үгээ бичиж аваад энэ дөрвөн үгийнхаа язгуур язгуурын араас залгасан дагвар нөхцлүүдийг ялгаад ирээрэй. Өөрөөр хэлэх юм бол одоо үг зүйгээр үгийн бүтцээр нь задлаад ир. Ямар үндсэн дээр ямар дагвар залгасан байна вэ гэдгийг бол бас өөр төрөл үгтэй жишиж үзээд задлж ирээрэй. За ингээд гэрийн даалгаврыг энэ самбарт 2 самбарт бичснийгаа та бүхэн бичсэнтэйгээ тулгаад сайн хар. Түүний дараагаар бол бид өнөөдрийнхөө үзсэн оюун түлхүүрийнхаа хэсгийг бол биеэр цаасандаар бичсэн байгаа. Хичээлийнхаа төгсгөлд түүнийг нэг удаа хамт уншнаа. За одоо самбарт бичснийг бичсэнтэйгээ тулгаад аваарай. Засаг цаазыг номын ёсоор барьж олон амьтныг жаргалан дор зохиож төрөл төрөстөө энг амарт хүргэгтэн үзтэл үннээр явагчдыг үргэлж өргөж хөгжөөгтэн үнэхээр гэмт хүнийг тэсгэ хатан хөвгүүн албат нарыг адил сурга
хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт хичээн бүтээж явбаас төрийн бамбай дайсны баг буяг адил. Ёр биеийн амрыг үл харан бусдын үүлнээс үл уйдан явбаас дээдсийн явдалд ойр гэхүү. Асархын урж айлгах албат луга вэн ата тэмцэх ах дүү лүгэ вэн тэрүүд үүсгэх деми холын хүмүнтэй ханилан эвдрэх дэргдэх хүнийг дэнсэлгэн зовоох төрөл төрөксөдөө үл амруулах төр цаазнаас үл айх муу хүний үгэнд орох сайн хүний үгийг үлдгэх ширүүн үгээр дайсны хураах хорт сэтгэлээр хамгийн хашруулах тэргүүтэн төвчигдвэ. Хитийгээр их эрдэмтэй мэргэн боловч хэрэв бусдад өчүүхэн эрдэм байваас суртугай хизээд энэ мэт суралцсан явбаас хэтэрхий хамгийн мэдэгч болох буюу